За та бүхэндээ нөгөө сүрээр дарагч илүү. Сүрээр дарагч гал морин жилийн мэндийг хүргэе. Өнөөдөр пэйж хуудсынхаа нийт хамт олонтойгоо би энэ сүрээр дарагч гал морин жилтэй анх удаага уулзж гин эхний удаа. Тэрнээс өмнө бол зөндөө уулзж исэн тэр бол хамаагүй те. Гал морин жилтэй би миний хувьд анх удаага уулзж гин. Гүлнара маань бас та хэдтэй дөрөв 2 3 лайваараа уулзаад ингээд явж исэн. Тэгээд бүгдээрээ амгалан сайхан оршиж гин өө. За, монголчуудын хувьд гал морин жил өстой нэрэ гал шиг дүрлзээд, морь шиг хурдлаад өстой нэрэ амьдрал дээрээ, ажил үйлс дээрээ, эрүүл мэнд дээрээ те эдийн засаг дээрээ бүхий л юм дээрээ энэ өөрчлөлтийг галын хүчээр те морины хурдаар хийхийг хүсэж байгаа. Энийгээ бүр бэлэгдэж байгаа, ярьж байгаа. Дэлхийн нийтийн үндсэндээ одоо хөгжлийн гэдэг юм уу ерөнхий чиг хандлага нь бас яг энэ байдлаар явагдаж гин гэж харж байна. Маш их муу мухай зүйлсүүд одоо хогийн савн дотроосоо буюу ёроолоосоо эсвэл одоо шкафныхаа араас гарч ирж цэвэрлэгдэж байна. Тэгэхээр зэрэг дэлхийн нийт болоод бүх улс үндэстнүүд одоо тэр цэвэрлэгээнд орцсон явж байна. Одоо үндсэндээ зарим хүмүүс маань мэдж байгаа бах Эпштейний хэрэг гээд дэлхийг одоо донслогсон энэ хэрэг дэлхий даяар маш олон хүмүүсийн маш олон улс гүрнүүдийн одоо анхаарлыг татаад ингээд явж байна. Энэ бол одоо дэлхийг донслогсон дэлхийг одоо атгаж байсан тэр хар муу мухай бүхний одоо эдээ нь цухагаад цэвэршээд ингээд явж байгаа тийм ээ. Тэгэхээр бид нар энд ямар одоо юугаараа нөлөөлөх юм бэ? Тэр дэлхийн юм надад ямар хамаатай юм бэ гэд ингээд явж байгаа. Бодож байгаа байж магадгүй зарим хүмүүс. Тэгэхээр бид нарын өнөөдрийн хувь хүн болгоны өсөлт, хувь хүн болгоны өөрийнхөө дотоодод байж байгаа гэрэлтэй сүйдэртэй талаа хүртэл таньж тэр сүйдэртэй тал чинь өнөөдрийг таныг дөнгөж төрсэн цагаас таныг төрөөчгүй байхад ихэнхээ хөвлөд байж хахад ихэн чинь уурах тарихаар дамжаад чамд тусаад ирсэн сүйдэртэй талууд байгаад идэх юм байна гэдгийг яваа яваанда сурах тусам судлах тусам маш их ухаарад ойлгоод энэ бүгдийг ойлгох чинь л одоо бидний нөгөө хүсэж байгаа тэмүүлээд байгаа нөгөө нэг амар амгалан юм биш үү? Нөгөө хүсэж байгаа сэрэлт чинь юм биш үү? Гэдгийг таниад ингээд байж байгаа нь одоо маш олон хүмүүс байгаа. Тэгээд өөр өөрийнхөө шугамар өөр өөрийнхөө хүрээлэлдээ нэгч гисэн хүмүүсийг тэ энийг нь ойлгуулж хийсэн нэгч гисэн сүнсийг сэрэж хийсэн. Тэгжээж бид энэ дэлхийг аврах юм байна гэдэг. Одоо ерөөсөө өөрснөө сэрж хайр түгэж ижил энэ дэлхийг аврах нь яг уу бид нарын алхам болцсон байна гэдэг нь бүр одоо өдрөөс өдөрт цагаас цагт бүр ингээд энэ дээр тулж ирчгээд бүр үг олдохгүй ингэж амнаас чихэлдэн гарч ирж байгаа. Тэгэхээр өнөөдрийн хувьд Гүлнара маань юу бэлдсэн бэ гэхээр зэрэг ямар сүйдэртэй талууд байдгийг тийм ээ. Яг эн чинь яг сүйдэр юм бэ штэ гэдгийг хүлээн зөвшөөрөхөд чинь ухаарахад чинь жоохон нэмэр болох байх гэсэн үүднээс яриагаа эхлүүлнэ. Тэгээд маргааш маш том вебинар болно. Вебинар буюу одоо бид нарын энэ юу ба нарын ардалд байж байгаа хувь тавилангийн зураач гэж бичээд байж байгаа. Энэ дэр минийх дээр хараараа. Хувь тавилангийн зураач буюу чиний хувь тавиланг чи л өөрөө зурнаа. Чиний хувь тавилан эцэг эхээс чинь эсвэл яг уу нийгмээс эсвэл ерөнхийлөгч хэн бахаас эсвэл оюут олгон мөнгийг хэн хулгай хийж идэснээс хамаарахгүй юм аа. Чиний хувь тавилан чиний толгой, чиний сэтгэлгээ яаж ажиллаж байгаагаас л шалтгаалнаа гэдгийг ойлгохыг хүссэн хүн болгонд зориулсан хувь тавилангийн зураач гэдэг яг уу маш том вебинар болно. Тэгэхээр зэрэг энэхүү вебинарта маш өргөнөөр идэвхтэй орж ирээд та бүхнийгээ яг уу Гүлнара бит хоёртойгоо амдаараа уулзаад
Амьдаараа буюу одоо микрофоноо нээгээд өөрт байж байгаа толгой дотор бодогдоод иж байгаа бодлуудынхаа учрыг хүртэл бид нар олж чадахгүй сүйдэртээ дарагдаад яг уу би ийм арчаагүй амьтан юм биш үү? Би ийм ядуу амьтан юм биш үү? Би ийм царай муутай юм биш үү? Би ийм хөгшин юм биш үү гэдэг энэ бүгд чинь яг уу бид нарыг хэдэн зуун жилээр сүйдэрлээд ийм байдалд хүргээд байгаа юм байна гэд энэ бүгдийг ойлгоод энэ бүгдийг түгээхэд үнэхээр догтлохгүй гэдэг юм уу? Заримдаа бүр уур хүрээд те маш их янз янзын эмоцийн асуудлуудыг даван туулаад ингээд явж байгаа бит хоёр. Тэгэхээр зэрэг маргааш олох энэ вебинар дээр бүр өөртөө Zoom рүүгээ юу яаж орж ирээд те код зөвлөлж Zoom линкээр орж ирээд тэгээд ярилцаад одоо бид нар яг энэ сэрсэн сүнснүүд, сэргэж байгаа сүнснүүд бие биенийгээ түшиж бие биендээ зөв мэдээллийг тийм үү? Эерэг тэр хайр шингэсэн тэр мэдээллийг дамжуулахгүй бол өнөөдөр бид нарын өнөөдрийг хүртэл бид нарын итгээд, сүсэглээд, бишрээд одоо сонсоод явж исэн дуучин маань ч байдаг юм уу? Итгээд сүсэглээд явж исэн одоо лам хувиргууд маань ч байдаг юм уу? Үнэхээр энийн шиг гайхамшиг алгаа гэд бишрээд явж исэн бүхэн өнөөдөр яг уу эсрэгээр эргэж байна. Энэ бүгдэд одоо хүн болгоны толгой эргэж байгаа. Тэгэхээр зэрэг бид бие биендээ аль их хайрандаа ойрхон байж өөрөө өөрлөгөө илүү чиглэж яг уу өөрсдийнхөө хувь тавиланг өнөөдрөөс эхлэн зурхан бидний энэ ертөнцид төрж ирсэн үүрэг болоод байна гэдгийг хэлэхэд таатай байна. Тэгээд яг үнэндээ дотор талд энэ буцлаад байгаа асуудал маань заримдаа жоохон тийм хатуу гэдэг юм уу, эрчтэй гэдэг юм уу, тийм байдлаар гарч ирж байгаа. Тэгээд та бүхэнд тэр хатуу байдал нь жоохон юу яагаад байгаа бол тэ уучлал хүсье жоохон. Энэ бол тэгтээ дотроос ундарч байгаа тэр нэг ойлгоцсон та нартай дамжуулах гад яарж байгаа тэр их эрч хүч юм шүү. Тэр хайр юм шүү гэдгийг бас хэлхэн зүйтэй байхаа гэж бодож байна. За тэгээд Гүлнараа. Тий. Нүлүүсээ гарч чадсангүй шүү дээ яана. Харин Яг ингэж жинхнээсээ тулаад байна. Тэгээд та нар маань яг яаж байгааг битээр мэдэхгүй л байна. Гэтэ яг битээрийн дотроо юу өрнж байгааг бүр төсөөлхийн аргагүй. Яг энэ зүйлээсээ олж бид нар алдаад байгаа юм биш үү? Саяны нөгөө түрүүхэн л би сараа ихчд хэлжсэн. Нөгөө дөнгөж төрсөн хүүхэд хоолтойгоо ирдэг гэдгээ мэддэг үсттэй бид нар. Мэддэг мөртлөө тэр яасан ч жижигхэн сэтгэдгийн, яасан ч жижигхэн боддгийн, яасан ч жижигхэн мөрөөддгийн бэ. Ийм арчааг байхдаа яад юм бэ гэдэг бодол төрснийхөө дараа бүр яг энийг л хүрхэхгүй болохгүй гэд өнөөдрийн уулзалтыг хийж байгаа байхгүй юу? Өнөөдрийн сэдвүүдийг яг ингэж дис дараалалтаагаар явуулах зорилготой байгаа. Энэ дундаас жишээлбэл юу гэдэг юм? Саяны жижигхэн хоол хүнстэйгээ ирдэг гэдэг маань бүхэл бүтэн бид нарыг сагсан ачаатай тий элбэг дэлбэг хангалуун байх ёстой зүйл байхад ганц тавг хооллороо бид нарыг аргалж байгаа тий цалинтай ээжийн 50,000 төгрөгөөр аргалаад байгаа юм биш тий. Бид нар ямар ч номоо хүлцэнгүй юм бэ? Ийм номоо хүлцэнгүй байснараа бид нар өөрсдөө тавг хоолоо идэж чадахгүй хэмжээний болцсон байна. 50,000 төгрөгөндөө цадаад тэрийгэ хүргээд сардаа хүргээд ямар хүлцэнгүй амьдраад байна вэ? Энэ байж болох зүйл үү? Бүхэл бүтэн элбэг дэлбэг амьдралыг саанаасаа бид нарт өгцөн байхад бид яг үнэнд яг энэ зүйлд нөгөө хүнчлийнхөө хэрээр хөлөөж ийгээд хөвтөж байгаа байхгүй юу? Өмнөх лайвн дээр хичээл дээр хэлсэндээ энэ номон дээр яг тэрийг ингэ бичсэн байна. Одоо бид нарын амьдрал дээр болоод байгаа. Бид яагаад ингэж ядуу тарчхан амьдраад байна вэ гэдгийг нэг бүрчлэн үг өгүүлбэрээр нь хэлсэн биш үү? Тэ 7 хоногийн турш ганцхан гений түлхүүрийг хэдэн удаа уншихад нэг үгийг хэдэн 10 100 удаа арай өөр талаас нь ойлгосныхоо дараа л нөгөө нэг миний дотроос буцалсан тэр нэг
хүч дэлбэрээд гарах гээд байгаа байхгүй юу? Дэлбэрчин. Бүр тий яг ямар замаараа гаргахыг би бол хэлж мэдэхгүй байгаад байна. Тэгэхээр нөгөө сүүдэр тал маань бид нарын тэр номоо хүлцэнгүй байдал. Өнөөдөр чи хэдэн настай юм бэ? 30, 40, 50, 60 настай бай. Өнөөдрийг хүртлээр тэр насалсан насандаа чи хэдэн удаа хүлцэнгүй байсан юм бэ? Хүлцэнгүй байсныхаа ард талд бид нар хоолгүй гонжсэн шүү дээ. Хоолгүй байсан шүү дээ. Мэдэж гин үү? Би багтаа яг тэрийг мэдчихсэн. 90-ад оны ихэр хоолгүй, гурилгүй, түлээгүй, нүрсгүй байсан өдрөө зөндөө байсан шүү дээ. Тэ. Тэгэхэд тэр нэг чиргүүлээрэ богоонороо элбэг дэлбэг байдал бид нарт хангалттай байхад хоолгүй амьдарч байсан байна. Өнөөдөр тэр 50,000 төгрөгөндөө цадаад хүлцэнгүй байгаа тийм. Энэ нь бид нарын тэр багаасаа суусан эргэн тойрноос нийгмээсээ багшаасаа аав ээжээсээ авсан тэр үеийн хүмүүжлтэй хүмүүсээс авсан тэр итгэл үнэмшил дотроо бид нар атрилдаад хуулц шиг амьдраад штеп. Атирцсан биш үү? Өнөөдрийг хүртэл одоо энэ атиралдсан байдлаас гарах цаг нь болцсон байна. Энэ ухамсараа хэлье. Мэдлэг мэдээллийг эхлээд бид нар энд тэндээс суглуулад түүнийг өөрийнхөө амьдрал дээр буулгаснасаа ухаарлыг аваад сайн нэг бид нар сэрдэг байхгүй юу? Ухаарл аваад түүний төлөө тэр нэг буцалсан зүрх сэтгэлийг гаргасан үедээ бид нар жинхнээсээ тэр элбэг дэлбэг байдалд хүрэх гээд байна гэдгийг энэ номондоо гаргаад ирсэн байна, бичсэн байна, илэрхийлсэн байна. Өмнө бид нар амьдрал дээр хараад байгаа мөртлөө яг түүнийг хэлэх гэсэн чинь ямар нэгэн зүйл садаа болж идэгсэн. Юу вэ гэсэн чинь хүлцэнгүй байсан. Очор дугаар тий имлэг дээр очрлох болгондоо бид нар хүлцэнгүй байдаг. Урдаа очор дайрахад хүртэл бид нар хүлцэнгүй байдаг байсан. Тэ. За энэ талаар ярина л гэсэн үг. Би слайда шеэрлэжээ. Хэдгээ удастай слайд байгаа. Энэ номноос авсан слайдыг агуулга шүү манайхан. Тэгэхээр хин нэгэнд хэрэгтэй гэж бодож байвал түгэж болно. Хэрэггүй хүн гэж байхгүй хаа. Учир нь энэ чи яг бодит амьд зүйлсүүдийг доторх тэр зүрх сэтгэлийг сэрэх зүрхнээс зүрхэнд хүрэх тэр амьтай биетэй бодиттой зүйлийг ярьж байгаа учраас хүн болгоны зүрхэнд хүрнэ. Хүн болгоны зүрх нь одоо дэлбэрч, хасаж, бүлгэлж Монголын төлөө ятгахтаа бид нар өөрийнхөө бүр бага жижигхэн нэгж болох өөрөөсөө тий Чингис хааны хэлсэн эхлээд өөрийнхөө биеэ зас. Бид нар өөрсдийнхөө энэ жижигхэн тархиа жоохон сэрээгээтгэе, ухамсарлаатгахъя, ойлгоотгохъя, мэдээтгэе, ажиглаатгахъя. Дараа нь бид нар гэр бүл гэрээ засъя. Дараа нь бид нар төрөө засъя. Дараа нь дөрөвдөгтөр нь их дэлхийгээ засъя. Гэдэг урайн дор явж байгаа үсттэй. Тэ? Тэгэхээр дэлхийг ятгахтаа засахгүй маа гэвэл өөрснөөсөө эхлэе л та. Яагаад болохгүй гэж угаасаа дэлхийг засахын тулд өөрөөсөө л эхэлнэ. Тэрнээс шууд дэлхийг засна гэсэн үг өртөөсөө байхгүй. Би ганцаараа юу ч чадах юм бэ? Өнгөрсөн гений түлхүүр 16 дээр яригдсанчлан миний цаг удаа болоогүй байна. Тэ? Төрийн төлөө огт нь бож өгөлтэй нь биш. Би хинч биш штэ. Би юу ч биш штэ. Цаг нь болоогүй байна. Би юу ч мэдэхгүй гэдэг болгоно хайхрамжгүй байдлын тод жишээнүүд идэг гэдгийг хэлсэн тийм ээ. Өнгөрсөн 7 хоногийн хичээлийг сонссон бол тэнцэнэ байгаа. За энэ өнөөдрийнх болохоор 2 дахь 7 хоногийн хичээл маань буюу генийн түлхүүр 11, 14 гэрэлтсэн элбэг дэлбэг байдал. Энэ нь хүн болгонд хүүхэд болгонд танд танаа хүүхдэд, танаа нөхөр, танаа аав ээжэд бид нарт хүн болоод төрж мэндэлсэн үедээ
гэрэлтсэн элбэг дэлбэг байдалтайгаа бид нар төрж өсдөм байна. Төрдөм байна. Тэгвэл тэр элбэг дэлбэг байдал чинь чамд яг одоо байна уу? Байхгүй бол одоо номоо байдал, хүлцэнгүй байдалтай живцэн түүний хүлээсэнд боолчлогдсон байна гэдгийг одоо яг хүлээн зөвшөөр. Хүлээн зөвшөөрсөн цагаас одоо хаана байгаагаа хүлээн зөвшөөрсөн цагаасаа бид нарын дараагийн шат буюу дараагийн алхам маань нүдэнд маань гарч ирдэг, харагддаг. Хүлээн зөвшөөрөөгүй бол бид нар одоо хаана байгаагаа, ямар шалбаагийн дунд байгаагаа, ямар зүйлээрээ бид нар нүдээ хаацнаа, ямар ихтгэл үнэмшлээрээ тархиа боолгосноо, зүрхээ хаалттай болгосон бэ гэдгээ олж харахгүй. Би одоо хүлцэнгүй байсан байна. Энэ болгоныг миний тархи толгоон дээр хэн нэгэн ямар нэгэн бузар мухай зүйлийг асгаж исэн ч гэсэн би хүлцэнгүй байсан байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн цагаас эхлээд бид нарт энэ гэрэлтсэн элбэг байдал ирнэ. Тэрнээс биш хүлээн зөвшөөрөөгүй бол ямар ч зүйл ирэхгүй. Учир нь бид нарын нүд хаалттай. Юг ч олж харах мэлмий маань хаагдцсан, боогдсон. Боогдсон байгаа шалтгаан нь бид нарын багаас ирсэн ихтгэл үнэмшилтэй холбоотой байгаа. Энэ нь 1-7 наснда бид нарт цуусан дадал хэв маягтай минь холбоотой. Өнөөдрийн хүртэл ямар нэгэн дадлыг чи ухамсаргүйгээр үйлдэж байгаа бол энэ нь бид нарын номоо хүлцэнгүй байсны маань үр дүн буюу шинж тэмдэг нь. 7-оос 14 нас хүртлээр бид нарын сэтгэл хөдлөлийн буюу аливаа нэгэн зүйлийг сэтгэл хөдлөлөөр мэдрэх энэ зүйл дээрээ би өөрийнхөө дуу хоолойг илэрхийлж болох юм биш үү? Энэ зүйл дээрээ би өөрийгөө хамгаалах хэрэгтэй юм биш үү? Энэ зүйлийг би аав ээж маань чи дуугаа гэх юм бол би ч гэсэн өөрийнхөө ярих, хэлэх, эрхээ эдлэх ёстой гэсэн үгээ хэлж чадаагүй хүүхэд байсан бол бид номоо хүлцэнгүй байсан байна гэдгийг хүлээн зөвшөөрнө. Үүнээс л бид нарын нүд маань нэгдчихэрнэ. Хүлээн зөвшөөрөөг бол нэгдэхгүй гэдгийг сая хэлсэнтэй дахин давтаж байгаа маань цаана утга учиртай шүү. За тэгэхээр нөгөө хүн хэлхээс нааш гэдэг шиг бид нар хэдэн 10 удаа уншиж ойлгож байж сая нэг энэ зүйлийг хэлээд байгаа юм биш үү гэдгийг ухаард юм байна. Би өөрөө тэгж ойлгоод ухаарад байгаа аахгүй юу? Тийм учраас л хэлж байгаа. Өөрийнхөө ойлгосон, өөрийнхөө одоо ухаарсан төвшнгөөсөө буюу өөрийнхөө тэр одоо арга барилаасаа. За тэгвэл 14-өөс 21 нас хүртлээр бид нарын тархины буюу үзэл бодлын хэв шинжүүд сууж идэг. Ямар нэгэн үзэл бодолтой энэ нь сайн штэ, энэ нь муу штэ, гэдэг итгэл үнэмшил болгоно яг энэ насан дээр сууж идэг. Энэ нь нөгөө тал дээр хит хатуу баригдсан байх юм бол энэ шарх болж хуурч байгаа. 3 биеийн төвшөнд. Тэгвэл энэ номоо хүлцэнгүй байдал гэдэг маань 3 биеийн төвшөнд бид нарыг аль хэдийн хүлцэн байна. Одоо сэрээч. Одоо болцсон хангалттай. 50 мянгаараа хэдэн жил амьдрах гэсэн юм бэ? Болцсон штэ. Цаг нь болцсон. Одоо дэлхийн нийтээрээ бүх булгаанууд нь илрээд ил болж хахад бид нар сэрэхгүйгээр нөгөө нэг хуучин хүлцэнгүй байх ёстой юм аа. Номоо гэдгийг бид нар анханасаа л нөгөө итгэл үнэмшилдээ суулгахдаа сайн хүүхэд, үгэнд ордог хүүхэд гэд ойлгоцсон. Ээж аавынхаа үгэнд ордог. Ээж аав нь төгс юм шиг бодож байгаа байхгүй юу? Ер нь бол ээж аав нар төгсөлтөө. Гэхдээ нийгмээс авсан үзэл бодол нь төгс биш байхгүй юу? Итгэл үнэмшил нь манай ээж аав ч гэсэн ялгаа байхгүй шархтай. Тэр нь төгс биш. Махан биеийн хувьд бурхнаас бүтээгдсэн энэ биеийн хувьд тэр хүн төгс байхгүй юу? Тэгвэл бид нар алийг хүлээн зөвшөөрөх юм бэ? Алийг хүлээн зөвшөөрөхгүй юм бэ гэдгийг
Энэ өчүүхэн тархиараа бид нэр боловсруулах цаг нь ирсэн байна. Хин нэг нь муу гэж хэлэх юм бол тий муу юм байна гэж бодоод хин нэг нь сайн гэж хэлэх юм бол сайн байна гэж тий хоёр хэлийн нөгөө хоёр дээгүр давар хар цагааны хооронд хэлбэлцэж нөгөө цүнх баригчнаар шиг явха болий. Өөрийн гэсэн тархитай бай. Өөрийн гэсэн зүрх сэтгэлтэй бай. Бид нарын зүрх сэтгэл хизээч хэнийгч хизээч хуурахгүй. Зүрх сэтгэл маань нээлттэй байсан цагт хизээч бид нар хүнийг алый талый хүний махыг идий аль эсвэл юу гэдэг юм те хин нэгэнд харгас бай гэж боддггүй. Учир нь бид нарт хамгийн агуу зүйл энэ дэлхий дээр бид нарын хийх гэж ирсэн сүнсний маань махан биений маань үндсэн гол зорилго маань хайрыг түгээх гэж ирсэн. Болохоос биш хин нэгэнд харгислах гэж 500,000 төгрөгөөр атрилдаж амьдруулах гэж ирээгүй. Тэгвэл чи номоо байна уу одоо? Үгүй би өөрийнхөө байгаа гэж бодож байгаа бол үгүй шүү. Чи эндөрсөн байна. Хуулц шиг маш нарийнхан. Нарийнхан гэсэн чинь сарай их чи өчтөрөө ярьсан нэг үг санаанд орчлоо. Улс төр гэдэг чинь нөгөө шумуулын бэлгийн эрхтнээс ч нарийнхан зүйл байдаг шүү гэдэг шиг маш нарийнхан эрчим энерги шиг бид нарын нүдэнд үзэгдэхгүй тэр нэг хэлбэрээр бидний дотор оршин байдаг. Түүнийг бид нар юу гэж нэрлэдэг байгаа вэ гэвэл эго гэж нэрлэдэг байгаа. Гадна талдаг байдаг том эгонуудыг бид нар олоод харчиж байгаа. Мэдж байгаа. Гэхдээ тэр шумуулын бэлэг эрхтнээс ч нарийнхан тэр эгог бид нар олж харахгүй тэн дундаа живцэн байгаа. Тэгвэл би өөрийгөө хүлээн зөвшөөрье. Би одоо номоо хүлцэнгүй байдлаараа өнөөдрийг хүрсэн байна гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс бид нарын маргаашийн сүнсний маань сэрэлт ирнэ. Ухамсар маань тэлнэ л гэсэн үг сүнсний сэрэлт гэдэг маань. Ухамсар маань тэлж хар цагааныг ялгах чадвартай болно л гэсэн үг. Тэрнээс биш өөр зүйлийг хэлээгүй. Тэ? За тэгвэл бид нар сүүдэр гэдэг маань номоо байдал. Тэгвэл энэ номоо байдал болон энэ бэлэг чанар буюу чадамжийн хооронд тэнгэр газар шиг хялгаатай зүйл. За тэгвэл энэ 14 дахь гэрэлтсэн элбэг дэлбэг байдлынхаа хослог цагираг нь 8 дахь генийн түлхүүрийг дараагийн юунуудаар ярьж өгнө л гэсэн. Энэ хоёр түлхүүр маань хослоод нэгээ хэлбэржүүлж, дэмжиж нэгээ татчихийдэг. Нөгөө талаар энэ 14 дахь генийн түлхүүрийг халтуралдаг генийн түлхүүр гэж номондоо өгүүлсэн байна. Халдварлан гэдэг маань сүүдэр төвшөнд ч гэсэн халдварлана. Хэрвээ чи одоо хүлцэнгөө номоо байх юм бол тэр чинь чиний эргэн тойронд байгаа хүмүүст халдвар мэд нөгөө сар тахал мэд тархаж байгаа. Үнэхээр түүнээс гараад чадамжийн төвшөнд ирэх юм бол тэр бас ялгаа байхгүй халдварлана. Сүнслэг төвшин маань ухамсар маань өсөх тусмаа тэр маань халдварлана л гэсэн. Тэгвэл бид нар ганцхан өөрсдийгөө сэрээснээрээ бусдыг бас сэрээхэд тэр халдвараа тараана гэсэн үг. Альч төвшөнд. За кодон цагираг нь галын цагираг. Яагаад галын цагирынхаа бүлэгт багтсан бэ гэвэл энэ галын цагирагнда 1 гэдэг генийн түлхүүр бас багтж байгаа. 1.14 гэдэг. Хоёрхан түлхүүр энэ галын цагирагнда багтдаг. Галын мөн чанарыг хүн болгоно. Монгол хүн болж төрсөн хүн болгоны дотор энэ гал эрчим энерги нь буцалж байгаа. Саяных шиг. Яагаад гал морин жил гэд одооноос эхлээд ингэж бид нар байж ядаад юу гэдэг юм энэ нэг ирчилсэн хүчтэй энергийг гаргах гэж ядаад байгаа юм бэ. Гал буцлаад байгаа байхгүй. 14-ийн
энэ ноoma байдлыг, хүлцэнгүй байдлыг бид нар гал шиг одоо шатаах юм бол, үнс болгох юм бол яг өөрсдийн дотроосоо тэр гал маань жинхнээсээ бодит ариун гал маань асна, ноцож ирнэ. Ингэснээрээ бид нар нөгөө 13 дугаар зууны үеийнх шиг, Чингисийн үе шиг дэлхийг эзлэхэд өнөө одоо ойрхон байна л гэсэн үг. Ойрхон байна. Үнэхээр энэ нома байдлыг бид нар дарж чадахгүй бол бид нар үнс болоод хувирна. Энэ хатуу үнэн. Зүгээр л үнс болчихно. Монгол гэдэг газар нутаг, улс үндэстэн байхгүй болно гэсэн үг. Ингэхийг хинч хүсэхгүй байгаа. Тийм биз? За тэгвэл нарийн гэц, физиологи нарийн гэц. Нарийн гэцснийхээ тэр эргэн тойронд ямар эд эрхтэнгүүд байрлаж байна вэ? Зүгээр бодоод үз. Наран сүлжээ хүрд байхгүй юу? Наран сүлжээ хүрд. Тэгвэл энэ галын цагирагтай нэг байгаад байна. Энэ болгоно дэлхий дээрх байгаа бүх зүйл нэг нэгэнтэй ингэж ан цав нийлээд байгаа байхгүй, пазл эвлүүлж байгаа юм шиг. Яагаад энэ наран сүлжээ хүрд маань бид нарын илэг цус ходоод нарийн бүдүүн гэдэс нойр булчирхааг маань хамруулад байгаа юм бэ? Тэр эд эрхтэнгүүд өвдөж байгаа шалтгаан нь хүртэл энэнтэй холбоотой бид нарын дэлхий нэг юм аа. Бид нар дэлхийн нэг хэсэг юм аа, нэг бөөм, нэг эсэн юм аа гэдэг нь яг энүүгээр холбогдож байгаа. Илэг өвдөж байгаа хүн болох нь яадаг гэдэг үлээ? Битээр байнга ирдэг. Яадаг гэдэг үлээ? Гал эрчим нь ихссэн байна. Гал гэдэг маань буруу тишээ, буруу өнцгөөс ашиглах юм бол уур уцаар. Уур нь хитрэх юм бол тэр илэг цус нарийн гэдэс нойр булчирхааг маань өвчлүүлж байгаа, өрөвсөлж байгаа. Энэ эрхтэнгүүд төр ямар нэгэн өрөвсөл байх юм бол ялгаа байхгүй. Өөрөөсөө бид нар энийг бүхлээр нь цогцоор нь авч үзье гэсэн утгатай. Тэ? Ганцхан эрүүл мэнд энийхээ жижигхэн эсэн байгаа байхгүй юу? Тэгвэл бид нар энэ гадна талдах бөөм, тэ, дэлхий гэдэг маань бүхэл бүтэн том бөөм нь байгаа шүү дээ. Яг ингэж ойлгоё. За амийн хүчил нь лизин. За физиологи дээрээ 64 гексаграмм буюу генийн түлхүүр дээр 21 кодон цагираг байгаа. Нөгөө талаар 21 бидний бит, хүний бит 21 амин хүчил байгаа. 20-21 гэж явдаг. Ер нь бол. Тэгвэл тэр 21 амин хүчлийнхаа лизин гэдэг амин хүчлийг агуулдаг юм байна. За. Тэгвэл сүүдэр нома байдал. За нома байдлыг бид нар ялж дийлээ саяных шиг хүлээн зөвшөөрөх юм бол саагсан ачаа гэдэг маань саяны нөгөө чиргүүл богоонороо бүр илбэг бүр яг нүдэндээ төсөөлөд үзтээ тийм AI-гийн зурагнууд эдэн штэ. Богоонтой дээр алттай ингэж овоолсон тэр зүйл бидний дотор байгаа таахгүй. Бид нар 50,000 төгрөгийг аваад хүлцэнгүй амьдрах биш, бид нар төрж ирэхдээ хоолтой ирсэн гэдэг маань сагсан ачаата илбэг байдлаараа ирсэн. Тэгвэл түүнийг бид нар авах цаг нь ирсэн байна. Түүнийг хүртэх цаг нь одоо ирсэн байна. За. Тэгвэл энэ сүүдэр нь хүн төрөлхтний ажил хөдөлмөртөө тэр дундаа ажлаа хэрхэн хийдэгтэйгээ холбогддог байх нь холцонгүй байна гэдэг маань. Тэ ажил хийн гэдэг маань нэг талаар бид нарын генд суусан зүйл. Генд маань одоо хүн болгоны генд энэ ажил хөдөлмөр эрхлэн гэдэг зүйл генд маань бүр шигдээд суудсан. Гэхдээ тэр ажил хөдөлмөр гэдэг маань хоол хийхдээ ямар нэгэн ажил хий, хин нэгний төлөө үйлчлэх юу ч байж болно ихгүй юу? Хин нэгнийг хайрлах нь хүртэл энэ ажил. Тэгвэл энэ ажлыг хэрхэн хийж байгаатай энэ сүүдэр маань холбогдож байна. Тэ? Хайраараа хийж гин үү?
өчтгөрийн бодлороо хийж гин үү гэдгээрээ ялгагдана. Дуртай ажлаа хийж гин үү? Дургүй ажлаа мөнгөний төлөө хийж гин үү? Түүгээрээ бид нарын эрх чөлөөтэй байх уу байхгүй юу гэдэг маань шалтгаалж байгаа. Номо байдал бол бие хүний эрх чөлөөгөө амьдралын үүр дагавар. Номо хүлцэнгүй байгаа бол бид нар эрх чөлөөгөө амьдарсан. Ардчилсан нийгэм гарснаас хойш бид нар эрх чөлөөг тунхагласаар ирсэн мөртлөө бид нар энэ номо байдлын дундаа живцэн нийгмийн сүлжээн дундаа систем дундаа өөрсдийгөө живүүлсэн түүнийг бид нар эрх чөлөө ардчилсан гэж яриад байгаа. Үгүй. Номо байгаа бол өнөөдрийг хүртэл бид нар эрх чөлөөгөө байгаа. Энэ бол хүсэл мөрөөдөлгүй өөрийн өвөрмөц байдал бие хүний онцлогт илтгэх чадваргүй илэрэл. Тэгэхээр нийгмийн системээрээ дамжуулаад бид нарыг чадваргүй болгоцсон байна. Ард иргэдийг харанхуй болгоцсон байна. Боловсролын системийн харанхуй яг нэг системээрээ явуулсан байна. Одооны хүүхдүүдэд бид нар хэлдэг шүү дээ ээж аав нар. Одооны хүүхдүүдэд энэ боловсролын систем таархаа болцсон байна гэдэг чинь үнэн бохгүй юу? Угаасаа таарахгүй. Одооны хүүхдүүд бид нарын сурч исэн, номоогоороо сурч исэн тэр боловсролын системээрээ одоо сурахчгүй, явахчгүй. Ширээн дээр 45 минут суух чадвар байхгүй тэр хүүхдүүдэд. Байхгүй байгаа нь буруу гэсэн үг биш. Энэ номо байдлыг, хүлцэнгүй байдлыг эвдэж байгаа тэр шин эртний хүүхдүүдийг бид нар төрүүлсэн. Түүнийг хүлээн зөвшөөрнө. Сая хэлсэнтэй авьяас бэлэг маш амархан халдварладаг. Сүүдэр ч гэсэн халдварладаг. ковид шиг. Сайн сайхан зүйл маань хайрыг түгээх юм бол тэр бас маш хурдан халдварлана. Тэгвэл чиний хувьд алийг нь түгээх юм бэ? Алийг нь өөрийнхөө дотроо гал мэт асаах юм бэ? Гэдэг сонголтыг бид нар цаг тутамдаа, минут тутамдаа хийснээрээ маргаашийн амьдралыг бид нар бий болгож идэг тийм. Өнөөдрийн сонголт маргаашийн бид нарын үр дүн буюу үр дагавар гэж хэлдэг. Тэгвэл өнөөдөр ганц сонголтыг хийснээрээ би маргааштай хэн байх юм бэ? Ямар гэр бүлийг, ямар нийгмийг би бий болгох юм бэ? Үнс болох уу, гал мэд асаадаг болох уу? Тэ. За тэгвэл одоо хийж байгаа ажилдаа маань маш чухал уялдаа холбоотой гэсэн шүү дээ, тий. Үр хүүхдээ хүмүүжүүлж байгаа бол үр хүүхдэд маань хичээл зааж байгаа бол багш нар байгаа бол, эмч нар байгаа бол, тий, төрийн албан хаагч нар байгаа бол хинч бай. Улсын болон хувийн ямар ч салбар дээр ажилласан ч бай, чи ажлаа ямар сэтгэл зүйгээр хийж байна вэ? Энэ болгоно л бид нарын маргаашийг тодорхойлоод байна. Илбэг дэлбэг байдлыг авах уу үгүй юу гэдгийг маань тодорхойлоод байна. Танд одоо хийж байгаа ажил чинь таалагдахгүй ч хүсэл мөрөөдөлд хүрэх нэг алхам гэж үзвэл түүнийг хийж бүтээх хандлага чинь маш ондоо байна. Тэгэхээр дургүй ажлаа дургүй гэдэг хандлагаар хийх үү? Дургүй ажлаа энэ миний маргаашийг өөрчилнө. Маргаашийн миний мөрөөдлийг гүйцэлдүүлэхэд шаардлагатай гэж үзэх үү? Ямар хандлагаараа хандж байгаа вэ гэдгээс л шалтгаална л гэж байна. Та өөрийн хийж байгаа зүйлийг амьдралдаа хийх ёстой зөв зүйл хэмээн харснаар хүсэл эрмэлзлээ амьд байлгаж чадна. Тэгэхээр энэ чинь хүсэл эрмэлзэл гэдэг маш чухал үг явагдаад байгаа байхгүй юу? Энд чи бичигдсэн энэ номноос авсан үгнүүд шүү. Энд чи бичигдсэн үг болгоно бүр жинхнээсээ амтай гэдэг нь одоо ингээд ухаарад байна. Хүсэл эрмэлзэл. Хүсэл эрмэлзэл байхгүй бол унтарсан үнс шиг. Цог нуран байхгүй. Цог нурмаа ядахтаа бид нар гэд үлээхээр гал ноцдог гэжтэй тий. Тэгвэл энэ хүсэл эрмэлзэл гэдэг маань ноцооч болдог гал байгаа таахгүй.
гэд чамааг үлээхээр те өнөөдөр чиний зүрх сэтгэлд нарийн гэдсэнд гэд үлэх ганц үгийг зөөлнөр буюу хатуугаар хэлж байгаа бол чиний асах цаг, галчин бадрах цаг нь тун ойрхон байна. Үнд итгээрэй гэсэн үг. Битүүрийн хэлсэн нэг ч үг чиний нэг чихнээс ороод нөгөө чихнээс гарч байгаа л чи аль хэдийн үнс олцсон байна. За сарагч минь нэг. За яг үнэн те. Тэгэхээр зэрэг бид нарын өнөөдрийн тархин дотор, бодол дотор, сэтгэл дотор амнаас гарч байгаа үг бид нарын амьдралыг, хувь тавиланг, эрүүл мэндийг удирдах гэдгийг байна гэдгийг ойлгох. Номо байдал гэж ерөнхийлөн нэрлээд байгаа боловч энэний цаана юу байгаа вэ гэхээр зэрэг нөгөө сүүдэртэй бодлууд, сүүдэртэй зан характер энэ надтай хамт төрөөд ирчихсэн гэж алдаатай ойлгоод өнөөдрийг хүртэл буруу зүйлийг өөрийнхөө нэг эд ис юм шиг хүлээн зөвшөөрөөд ирчихсэн нөгөө айдас, нөгөө эргэлзээ, нөгөө өөртөө итгэлгүй байдал энэ бүгд чинь бид нарын өвчин үүсгэх, бидний амьдралыг өөдлөхгүй байлгах энэ 50,000 буюу одоо 50,000 юу цалинтай ээжийн 50,000 үхсэн элэнцгийнхэн цалинтай ээж юу сүртэй нэртэй юу ядуу одоо нэмэггүй хүнжил вэ тэр ямар ядуу жижигхэн хүнжил вэ тэр те тэгэхээр энэндээ багтаж амьдрна гэж бодоод байгаа. Иннээс өөр одоо өөр хувь тавилан байхгүй. Иннээс өөр цаашаа гарах гарц байхгүй гэж бодоод байгаа. Энэхүү бодол маань өөрөө бидний сүүдэртэй тал байгаад идэх юм байна. Сүүдэртэй тал. Тэгэхээр энэ сүүдрийг бид нар яах вэ? Гэрэлтүүлж гийгүүлснээр өөрийнхөө амьдралыг хувь тавиланг зурх зураач нь байж болно. Энэ сүүдрийг гэрэлтүүлж энэ сүүдрийг устгаснараа бид нар яах вэ? Өөрийнхөө амьдралд эрүүл мэндийг бүтээж болно. Баян чинээлэг элбэг хангалуун амьдралыг бүтээж болно. Би энийг төвчөхгүй гэд хэлэх, би энийг хийж чаднаа гэд бодох бодол тэ би хүчтэй зоригтой эрэлхийг эмхтэй. Би энэс илүү баян амьдрах эрхтэй гэдэг энэ тунхагийг өгөхөд ерөнхийлөгч хэн байх нь эсвэл хин нэгэн дарга цэргийн зөвшөөрөл шаардлагагүй. Энэ өөрөө өөртөө хэлэх үг, бодох бодол, өгөх зөвшөөрөл, шийдэх шийдвэрийн ганцхан алхмын ардал дээр бий болдог. Тэрний одоо сүүлийн 6 жил би амьдрал дээр хэрэгжүүлээд мэдрээд үр дүнгийн амсаад ингэж явж байна. Гэхдээ энэ нь амархан биш. Амархан байсан бол энэ дэлхий дээр хүн болгон бүгдийг бүтээгээд явж байгаа. Гэхдээ амархан биш нь юу гэхээр нэг талаасаа бид нар бүр эхийн гидсэнд байхдаа л ээжийнхаа бодлоор дамжуулаад урсж байгаа цусаараа дамжуулаад үндсэндээ генийн түлхүүр болтлоо. Өөрийнхөө генийг дарамтлагдтлаа. Би ийм гэж итгэтлээ. Би ийм ядуу айлаас төрсөн ядуу байх хувь заяатай гэж итгэтлээ яах вэ? Дамжаад ирчихсэн он удаан жилийн юм байт юм байна. Энийг ойлгоод энийг өөрчлөх эзэн нь яг одоо би гэдгийг хүлээн зөвшөөрч ойлгох оролдлогыг, ойлгох шийдвэрийг хийснээрээ та өөрийнхөө хувь заяаг бүтээж яах вэ? Зурж эрүүл мэндийг бүтээж чадна. Бидний өнөөдрийн амьдралын бүхий л байдал эрүүл мэндийн байдал. Одоо түрүү нөгөө наран сүлжээ хүрдтэй холбоотой ярьлаа. Наран сүлжээ хүрд буюу одоо энэ хүүснээс дээхэн 4 хуруу зайд тэ байж байгаа энэ энергийн урсгал чинь бид нарын тэрнтэй яг харалтай байж байгаа эрхтнүүд буюу ходоод нарийн гэдэс илэг зүс нойр болчирхай гэдэг эрхтнүүдийг хариуцаад байж идэг энергийн бүрхүүл.
энерги хамгаалалт. За энэ хамгаалалт нь бүр ихээс төрөхтөл би арчаагүй, би ийм ядуу, би яаж амьдрах уу гэдэг айдастай, байнгын бацлалттай, байнгын энергийн хумигдалттай буюу одоо ингэж нэг юу яасан те, нэг чичирсэн, дагчсан, ихэгдсэн ийм байдалтай байгаад байгаа нь бидний өнөөдрийн энэ эрхтнүүд дээр үүсэж байгаа өвчлөлүүдийг бий болгоод идэх юм байна. Энийг ойлгосон хүн болгон энийг ойлгоод даван туулахыг хүсээд тэмцээд явж байгаа хүмүүс хорд хавдрын 4-р шат байсан ч гэсэн итгэрлийг олж чадчихэв. Энэ бол жинхэнэ сэрэлт. Энэ бол жинхэнэ идэгрэл. Энэ бол жинхэнэ өөрийнхөө хувь тавиланг, өөрийнхөө гараар, өөрийнхөө шийдвэрээр, өөрийнхөө үг үйлдэлээр зурж байгаа бодит жишээнүүд юм аа. Бодит жишээнүүд. Тэгэхээр би одоо манай аав ээж элэг зүсний өвчтөй байсан. Элэгний циррозтой байсан. Хавдраар нас орсон. Одоо би ч гэсэн энийгээр л өвдөх юм байна да гэж бодоход л бид нар тэр генэ дарангуулж идэг. Тэр энергийн урсгалыг хараар будаж байж идэг. Эдгэрэх гээд явж байгаа. Эдгэрхийг хүсэж байгаа тэр эд эсүүдээ хавдрын эс болгон хувиргаж идэг. Өвчний эс болгон хувиргаж идэг. Ингээ байнгын дарамттай, байнгын даралттай, ихэрсэн, атарсан энэ энергийн байдал нь бид нарыг тэлж ямар сайхан юм бэ гэж нэг гүнзгий амьсгаа авах энэ боломжийг байнга хаалттай байлгаж ирснараа бид нар ядуу амьдралтай. Дээрээс нь өвчний үүр болцсон. Өвчний үүр болоход ард түмэндээ хандаж хандив цуглуулахаас өөр замгүй юм шиг сэтгэж байгаа энэ сэтгэлгээний хэмжээнд л барьж идэг. Ард түмэн хэрвээ хандив өгөхгүй болвол тэр 100 саяыг цуглуулна гэж байж итл 30-40 сая цуглавал би аврагдахгүй юм байна. Би ингээл өгөх юм байна. Мөнгө цугласангүй штэ гэд өөрийгөө боломжоо суулгаалж төрүүлээд өгөхөөс өмнө авсруулж игч байгаа энэ бодлууд бид нарыг аль төрүүлж оршуулж идэг юм байна. Тэгэхээр Монголын нэг иргэн ч гэсэн, нэг ээж ч гэсэн, нэг хүүхэд ч гэсэн өнөөдөр эхлээд сэрээс биднэрт бүх өгөгдлүүд нь орчлон ертөнцөөс хүн гэдэг одоо энэ төрөл зүйлд багтаад энэ дэлхий дээр төрөхөд л бүгд биднэрт хуваарлагдсан өгөгдөж идэг. Биднэрт ухаан ухамсар нь байж идэг. Биднэрт юу байж идэггүй. Одоо нөгөө харах нүдтэй барих гар үнэрлэх идэх хайрыг мэдрэх зүрх маань хүртэл өнөөдрийн хүртэл бидний төлөө нэг секунд ч зогсохгүйгээр чи амьдрч чаднаа гэд зүтгээд тэмцээд мянган удаа хичнээн сая удаа би ямар арчаагүй юм бэ гэд зүрхээ бэмбэгэнтэл айгаад ширээн дагуур ортлоо айгаад дарамтлаад байжсэн ч гэсэн чиний зүрх зогсохгүйгээр цоглоод байж идгийн чинь учир шалтгаан нь энэ үед юм байна. Энэ нь биднэрт хорвоогоос өгөгдсөн. Тэр үеийн настай ч хэлдэг. Хүүхэд өөрийнхөө хүнстэйгээ хамт ирдэг юм аа. Тэгэхээр энэ хүнс гэж яриад байгаа юм нь өнөөдрийн бидний идж байгаа хоол ганц 5 асуудлаар шийдэгдэхгүй. Бүхий л сурах чадвар, шийдвэр гаргах шийдвэрийн булчин, сэтгэх тархины хэмжээ. Өнөөдөр чи сармагчин болоод төрцөн байсан бол энэ асуудал яригдахгүй байхгүй юу? Сармагчингийн тархины хэмжээнд л яригдана. Тэгэхэд хүн гэдэг энэ агуу төрөл зүйлд энэ дэлхий дээр төрж ирсэн л болвол чи яах вэ? Энэ элбэг хангалуун хөгжид цэцгэлж энэ Монгол гэдэг энэ газар нутаг дээр төрсөн бол энэ дэлхийн хүн төрлөختнөөс илүү их ирч хүчийг, илүү их баялагийг эзэмшгэр төрсөн хувь заяатай юм байна гэдгээ хүлээн зөвшөөрөх.
Тэр нь зүгээр би Чингисийн Монголоо гэж цээжээ дэлдэн хий хоосон хашигчахт биш. Өнөөдөр 1000 хий хашигчаад ч бид нар яах вэ? Ямар ч юмыг өөрчилж чадахгүй. Өнөөдөр зүгээр л Facebook гэдэг энэ нэг орчинд те хиймэл орчин штэ эн чинь. Ямар ч амьд байхгүй. Энэ дээр муу хулгайчаа, муу пэм чи, муу луйвэрч та гэж 1000 хашигдсан ч өнөөдөр чамайг сонсож байгаа нэг ширхэг хүн байхгүй. Чи тэнд 1000 гомдол бичсэн чи яах вэ? Чиний асуудлыг авч хэлцэх хүн байхгүй. Тэгэхээр чиний асуудлыг Facebook дээр авч хэлцүүлэх гэж бичих биш. Өөрөө нэг нэгээр нь барьж аваад шийдэх. Муу хулгайчаа биш. Өөрөө өөрийнхөө амьдралаас амь насаа хулгайлаад байгаа. Эрүүл мэндээ хулгайлаад байгаа. Өөрөө баян чинэлэг илбэг хангалуун амьдрах тэр боломжоос хулгайлаад байгаагаа олж харахыг биднэрт харуулад байгаа толь юм а гэж ойлгох хэрэгтэй. Толь. Чи толинд өөрийгөө хараад ямар мэдрэмж төрж байна, ямар сэтгэгдэл төрж байна. Үнэхээр миний нүүр нүдний доор үрчлээ үүсээд хөхрөөд би хөгшрөөд өстой гачин царай муутай адгийн амтан болчихжээ гэж харж байгаа бол чи аль хэзээний авсныхаа амийг нээчихжээ. Талент гараад чи би эрч хүчтэй хүн, би бүхнийг чадах хүч чадал надад байна. Би эрүүл мэндэ бүтээж чадна. Би энд итгэж байна. Би өнөөдөр энэ шийдвэрийг гаргалаа гэд хэлэх тоолондоо чи тэр өөрөө өөрийнхөө эрч хүчийг сэлбэж байх ёстой. Түүнээс шин сошиал дээр байж байгаа хиймлэр фильтр ашиглаад баахан царайлаг болоод харагдцсан. Тэ? Бөөн одоо брэндүүдтэй тохироо хийгээд ямар ч мөнгө төлөхгүйгээр одоо зар сурталчилгааны төлөө зөвхөн тэр зураг авалтыг хийж гоё харагдаж чиний тархийг угаах гэж тэр гоё харагдаж байгаа хүүхэнтэй өөрөө өөрийгөө харьцуулаад энэний дэргэд би царай муутай байна. Энэний дэргэд би хөгшин байна. Энэний дэргэд би бүтүүн байна гэд бодоод сууж байгаа бол чи аль хэзээний өөрөө өөрийнхөө авсыг нээчихжээ. Тэгэхээр энэ хиймэл орчноос холдож авж байгаа мэдээллүүдээ хинт чи зүгээр л тэр гой хүүхнийг лайвыг нь үзэл бараа нь ямар гоё юм бэ? Ямар хямдхан юм бэ? Энэ хүүхэн ямар хөөрхөн юм бэ гэд бодоход л аль хэзээний чи өөрөө өөрийгөө хордуулах тэр хорыг залгиж байгаагаа мэдхгүйгээр хийгээд байна. Тэгэхээр энэ бүгдийг ухаарч тэр гоё шүү, тэр хөөрхөн шүү, тэр шудрах шүү гэд бодоод байж байгаа чиний дүр өмнө нүдэн дээр чинь байж байгаа энэ нэг жижигхэн дөрвөлжин гар утас гэж энэ юмн дотор чинь чиний тархийг угаах гад хиймлэр тэр дүр зургийг үүсгээд байж байгаа юмд чи автаад байж байгаа бол аль хэзээний өөрөө өөрийнхөө эрүүл мэндийг өөрөө өөрийнхөө хувь тавиланг авслах шийдвэрийг гаргаж сууж байна. Тэгэхээр энэ бүгдээс холдож чи 3 минут зүгээр л нэг ямар аимшигтай хэрүүлтэй байдгийн тийм одоо мэдээлэл юу байдгийн тийм имийг видеог үзээд те тэнд тархиа эргүүлээд сууж явахын оронд энэ 3 минутаа чи өөрийнхөө зүрхэнд өөрийнхөө өмнө чиний өвдгийг чинь майжаад ээжээ сүү ууя ээжээ би баая ээжээ би өмдөндөө шээчихлээ гэд шээстэйгээ баастагаа чиний өвдгийг майжаад байж байгаа үр хүүхд рүүгээ 1 минутын анхаарлаа төвлөрүүлэхэд чиний хайр гэдэг юм цэнэглэгдэж эхлэх гээд байна. Түүнээс биш цаашаа байж байгаа чи би энэ нэг видеого үзэж дуусчихад энэ лайвыг үзэж дуусчихад чиний памперсыг солио биш. Чиний кашиг хийж өгье биш байхгүй юу? Ийм байдлаар бид нар өөрөө өөрийнхөө амьдралыг авслаад өөрөө өөрсдийгөө мэдхгүйгээр ерөөсөө мэдхгүйгээр энэ хар бараан орчин руу уусаад өөрөө өөртөө итгэх итгэлээ алдаад өвчин гэдэг чинь те хийсч ирэх штэ гэдэг үгээр тэр нэг өвчнийг хийсгээд юу илээ хэлж ирэх штэ хийсэж ирдэг гэд.
Тэр өвчнийг хийлгээ чамд авчираад байгаа нэг үл үзэгдэгч салхийг буруутахаа сууж байгаа нь өөрөө чиний одоо ухамсартай үйлдэлэр биш өнөөдрийн өөрөө өөртөө зориулж байгаа эсвэл зарцуулж байгаа цаг хугацааныхаа би зориулаад байна уу зарцуулаад байна уу гэдгээ зог тусаад бодох тэр мөчөөс л эхлэх гээд байна. Өнөөдөр чамд өгөөж өгөөгүй болгон зүгээр зарцуулагдаад өнгөрсөн. Өнөөдөр бид нар эхээс хүй тасраад чарлахтаа л орчлон ертөнцид би төрлөө гэдэг тунхагаа зарлж идэг. Тэгээд тэр тунхагаар бидний ээж, аав, эмээ, өвөө тэ ах эгч бүгдээрээ баярын улмастай хүү төрлөө, охин төрлөө гэд баярлаад байж идэг. 10 20 жилийн дараа чи надаа энэ амьдралыг өгөөгүй, ийм юмыг байгаагүй, чи надаа ийм сэтгэлийн шархыг үүсгэсэн гэд ингээд байж байгаа. Ингээ бодож байгаа. Энэ бүх бодлууд биднээс өөрөөс шалтгааллах юм байна. Өөрөөс шалтгаална гэдэг нь бид нар надаас шалтгаалаад байна гэдгээ мэдхгүйгээр үндсэндээ хэн нэг буруутгах. Тэр хохирогчийн дүрлүү шилжиж ороод өөрөө өөрийгөө сулбахар арчаагүй, өөрөө өөртөө итгэлгүй, эрч хүчгүй. Зөвхөн нэг яг уу iPhone-ын гэдэг утасны хідэн үеийг л би авч шинэ утас нь гарах болгонд л би авч хэрэглэж явах ёстой гэдэг эгонд баригдсан. Чадвар нь нөгөөхийнхөө зөвхөн Facebook гэдэг нэг цэнхэр дэлгэцийг дараад майжад сууж яхаас илүү чадваргүй ийм байдалд хүргээд идэм байна. Яг үүндээ ашиглаад хэрэглээд явах юм бол энэ iPhone гэдэг дотор чинь өчнөө боломжууд, өчнөө юмнууд байж энэ бүгдийг мэдэхгүй. Зөвхөн мессенжер гэдэг юм руу н ороод яг уу хин нэгний нэрийг гаргаж ирээд видео эсвэл яг уу аудио кол гэдэг рүү дараад хаваа базах Facebook гэдэг цэнхэр дэлгэц рүү дарж ороод тархиа угаалгах гэдэг л ийм одоо өчүүхэн сулбар арчаагүй үйлдэлүүдийг өдөр цаг минут секунд тутам хийж идэгээрээ бид нар өөрөө өөрсдийнхээ амьдралыг яг уу булшилж идэм байна. Гацаанд оруулж идэм байна. Тэрнийг үзснээрээ өнөөдөр чиний амьдрал сайжирсан болвол яг энэ байна гэд чи яг одоо комментэн дээр бичээрэй. Нэг ч сайжирсан юм байхгүй. Гой үг хэрэглээд гой хувцс өмсөөд гой фильтрээр царай төснө гой харагдаад байж байгаа хүүхнийг хараад энэ хүүхэн ямар гоё ярьдсан бэ? Би энэ шиг лайв хийж чадахгүй штэ. Энэ лайвыг юу нь яаж хийдэг юм болоо? Гэл өөрийгөө л доош нь хийгээ сууж байгаа. Энэ говтлыг нь аваад өмсчихсэн даанч миний үг юу илээ мөнгө хөрөхгүй дээ гэд өөрийгөө доош нь хийгээ сууж байгаа. Яг лайв хийгээд би тэгвэл яг энэ шиг юм реклам зар сурталчилгаа эсвэл дижитал бүтээгдэхүүн борлуулад ингээд ярьдаг болъё. Энэ дижитал орлоготой болъё гэд бодоход чамайг айдас нөмөрч байгаа. Хин юу гэж хэлэх бол тэ би ярьж чадах болов? Би ямар харагдаж байгаа бол би амар бүдүүн байгаа да. Би амар царай муутай байгаа да. Би үгийн сонголтгүй байгаа да. Тэгээд дандаа нөгөө амар айгүй гэдэг муу энергитэй хар бараан үгнүүдийг өөртөө нааж авчирч хэрэгэлдэг. Ийм байдлаар бид нар өөрөө ч мэдхгүйгээр өөрөө өөрсдийгөө устгах энэ системээ бүтээгээд идэм байна. Тэгэхээр энэ системээ яг уу мэдхгүйгээр ингээ бүтээгээд идэх юм байна. Өөрөө өөрийгөө сөнөөх, ядууруулах, өөртөө итгэлгүй байлгах, улбгар сулбгар байлгах, өвчтөй байлгах энэ системээ бид нар мэдхгүйгээр бүтээгээд идэх юм байна.
Энийг ойлгож эхэлсэн энэ цаг бол бидний сэрэлтийн цаг. За тэгээд нэг жоохон ширүүхэн даруйхан үг хэлчихэр зэрэг гомдоо далга болчихно. Чи өстой сошиалаар тийм үгийг ингэж хэрэглэлээ. Чи сошиал дээр намайг тэгж хэллээ. Юу гэдгийг те. Ийм багш гэж юу гэдгийг, ийм сургагч гэж юу гэдгийг, ийм эмч гэж юу гэдгийг гэд. Энэ бүх эгогоо тэжээхийн тулд хайгаад явж идэг. Өөрийгөө зүтгэхийн тулд хохирогчийн дүрд оруулаад явж идэг. Энэ байдлууд маань бид нарыг устгах систем явж идэг юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй байгаа юм. Тэгэхээр өнөөдөр чиний гаргах шийдвэр. Өнөөдрөөс эхлээд би энэ цэнхэр дэлгэцийнхаа хэрэглээг тэдэн цаг хүртэл эсвэл тийм хэмжээгээр бууруулна гэдэг тодорхой хэмжигдэхүүнтэй энэ зорилгыг тавиад алхам шийдвэр гаргаад алхам хийхийг бид нар яах вэ? Би зөвхөн хэрэгтэй энэ пэйжийг дагна. Надад эрүүл мэндэд хэрэгтэй энэ пэйжийг дагна. Надад танин мэдхүйд хэрэгтэй энэ сайт мэдээллийг дагна. Бусдыг нь би устгана гэд өнөөдөр устгал хийж эхлэх. Бусад тэр салсан, нийлсэн, эсвэл мөнгө аяга хулгайд алдсан, эсвэл хин хинтэйгээ явуулдаж байгаа. Эсвэл хаанаас ямар дэлгүүр хоршооны бараа бүтээгдэхүүн авчирч тэнгэр тулсан үнэтэй зарж байгаа. Энэ лайвуудыг үзэж цагаа үрхгүй байх шийдвэр гаргаж байгаагаас чи тархиа хамгаалж эхэлж байна гэсэн үг. Чиний тарих энэ зөвхөн нэг пэйжийн эсвэл нэг дагж байгаа юмнасаа цэвэрлэгдэхэд асар их хэмжээний орноос чи ангижирж байгаа. Өдөрт зөвхөн нэг цаг чи энэ юмаа хязгаарлахад өөртөө зориулах, үр хүүхдэд зориулах, тэднийг анзаарч харах. Өнөөдөр өөрийнхөө хичнээн гой царайг анзаарч харах цаг байхгүйгээр бид нар цэнхэр дэлгэц ширтэж атаархаж хоосон хиймэл юмыг гой байна, сайхан байна гэж шүтэж өөрийгөө устгах системийг бүтээсээр ажилуулсаар явж байгаа юм байна гэдгээ ойлгох хэрэгтэй байна. Эндээс л эхэлнэ гэж би бодож байна, Энэ шийдвэрийг гаргаснараа чи яах вэ? Сулбгар биш, зоригтой хүчтэй нэгэн болж хувирна. Үйлдэлийг хийснээрээ чи би хүчтэй юм байна гэдэгтээ итгэж эхэлнэ. Би зоригвол амжилт ирдгийм байна гэдгийг мэдэрнэ. Чиний орчлон ертөнцөөс өгөгдсөн нөгөө үндсэн сүнсэн энерги чинь сэргэж чамайг дэмжиж хамт ажиллаж эхэлнэ. За санаа нь болсон уу? Яа. Нөгөө талаар энэ 14 дэх генийн төлбөрийн номоо хүлцэнгүй байдлын дарагдмал чанар нь сулбгар гэдэг цан чанараараа бид нарт илэрч гарч ирж байдаг. За сулбгар байдал маань хин нэгнээсээ арай өөр гэх юм уу? Өөрийнхөө өвөрмөц замаараа яг өөрийнхөө мөн чанараараа явахыг хэлж байгаа гэсэн үг. Жишээлбэл Гүлнараа би царай их шиг байхгүйгээр би өөрийнхөө л замаараа би өөрийнхөө хэлдэг үгээ хэлэх замаараа л явахыг хэлж байгаа. Тэгснээрээ энэ сулбгар байдлаасаа гарна. Хэрвээ хин нэгэн шиг болох гэд хичээгээд байгаа бол саяны 3 дадлын төвшин байгаад байгааз энэ 3 дадлын төвшөнд хин нэгэн шиг болох гэд хичээгээд байгаа бол сулбгар байна гэдэг тодорхойлтыг өөртөө өгч болно. Бид нар эхлээд дүгнэлт гаргахаас эхэлдэг үсттэй. Бидний зүүн тархи маань яг тэгж л ажилдаг. Хин нэгэнтэй харьцуулж ээж өөрийгөө жоохон дээгүр гэж үнэлсэн тохиолдолд нэг амьсгаа авахтайгаа болдог тий. За тэгвэл энэ сулбгар байдал гэдэг маань бэлэг эрэхтэнтэй нөхөн үржих үедээ
Бэлэг эрхтэн биш ээ. Нөхөн үржихүйтэй. Шууд холбогддог. Эрт цэвэршиж байгаа бол тий а эрэгтэй эмэгтэй хүмүүс ямар нэгэн одоо үржихийн үйл ажиллагааны доголдолтой одоо цаг нь болоогүй байхад өртөж байгаа бол энэ нь солбогор байдал гэж дүгнэгдэж байгаа. Энергийн хувьд одоо бид нарын гаргаж байгаа зан чанар маань эрүүл мэнд дээр шууд толин тусгал мэд тусаад байгаа шүү дээ. 100-да 100. Яг өөрөөсөө би ямар зан авир гаргаж байна вэ? Тэр маань миний энэ махан бидэр маань яг тэр биелэл болж идэг гэсэн үг. Тэгэхээр одоо нөхөн үржихэн ямар нэгэн солбогор байдал мэдэгдэх юм бол энэ нь ялгаа байхгүй бид нарын гаргаж байгаа өнөөдрийн хүртэл энэ номоо хүлцэнгүй байдлынхаа дарагдмал чанар нь махан биеэр маань дамжуулаад надад илэрч байгаа юм байна гэд тооцож олно. Заавал түүнийг те эмчтэр очоод эмнэлэгдэр үзүүлээд шинжилгээ өгөөд мэддэг зүйл өрдөөсөө биш байхгүй юу? Одоо тэгэх үе өнгөрцөн. Ямар нэгэн шинж тэмдэг махан бидэр чинь илэрч гин үү? Тэр болгонд бид нарын зан чанартай шууд холбоотой байдığıма гэдгийг одоо ямар ч номыг эрүүл мэндийн ямар ч номыг аваад уншсан аль алиндаа ч байгаа. Одоо энэ номон дээр байгаа учраас саяны бүх эрүүл мэндтэй, бүх энергийн түвшинтэй, бүх сэтгэл хөдлөлийн зан чанартай холбоотой бүхэл цогц гэд аваад үзчихсэн байгаа байхгүй юу? Тэгвэл тэр өвөрмөц зан чанараараа явж чадах тэр зориггүй байхыг солбогор байдал гэж нэрлэдэг байгаа. Бид нар энэ нэг зан чанаруудын утга учирыг нь ойлгоогүйгээс би болж байгаа шүү дээ. Зүгээр шүү дээ. Наадхай чинь тэгээ шийдчихдэг. Тэгээ болчдээ шүү дээ. Мэдэм хэрдэг зангаасаа болж өөрийнхөө дотроо байгаа хуулцыг тэжээгээд байгааг мэдэхгүй харлаган байгаад байгаа гэсэн үг. Бас нэг үнэн хэлчихв. Бас нэг үнэн. Бид хүн болох нь маш их шуналтай. Шунлыг одоо чөтгөртэй зүйлээд идэг үстэй тийм. Шулам, чөтгөр гэдэг маань тэр чигээрээ шунал байд юм байна. Гэхдээ одоо ялангуяа эмэгтэйчүүд ерөөсөө шуналтай штэ гэж бодож байгаа эрэгтэй хүн байвал бас л жоохон анхаарлын тэмдэг өөртөө нэг тавиад үзээрэй тий. Яагаад гэвэл шунал гэдэг маань яг ямар зан араншинг хилээд байна вэ? Тий. Эд материаллык зүйлдээ шунаад байхыг шунал гэж хэлээд байгаа гэдгийг бид нар мэддэг. Үгүй. Тэрнийхээ сааталт бүр нарийн зүйлийг шунал гэж хэлдэг. Тэр нь юу юм бэ? Юу гэж бодож байна? Манайхан комент хэсэгтээ бичээрэй. Би энэ асуултыг дараагийн хичээл дээр ярина. Өнөөдөр ингээд асуултын тэмдэг болгоод үлдээчи. Бүгдийг ингээд хэлчихээр бид нарын тарих ажилтдаггүй байхгүй юу? Тарих ажилтдаггүй. Өөрийнхөө ямар зүйл дээр шунаад байгааг материаллык зүйлээс гадна өөр ямар шунлыг хэлээд байгаа юм бэ гэд бодоод үзээрэй. Бодоод комент хэсэгтээ бичээрэй. За саяны номоо хүлцэнгүй байдлынхаа зан чанарынхаа дарагдсан шинж чанарыг солбогор гэж нэрлэдэг байгаа юм байна. Харин ингэж сөрвөлдсөн зан чанарыг нь боолчлогдсон гэж хэлээд байгаа юм байна. Энэ сөрвөлцөх шинж чанар маань альва нэгэн зүйлийг нотлох гээд сөрвөлцөөд идэг. Нотлох гээд зүтгээд байгаа альва нэгэн харилцаа, альва нэгэн яриа байх юм бол энэ нь сөрвөлзөгч зан чанарынхаа боолчлогдсон хувилбар нэг юм байна гэдгээ бид нар таньж болно гэсэн. Хүмүүсийг гаднаас нь хараад таньдаг үсттэй. Гаднаас нь хараад за нэг тэгээ зүв төрхтөө, нүдэн дулаахан, тэ үс царай сайтай эмэгтэй байна, эрэгтэй байна гэж дүгндэг. Гэхдээ
ямар заан ааштай хүү юм бэ гэдгийг бид нар аль хэдийн танилцаад тэр зан аашийг нь таньсныхаа дараа эн чинь нөгөө нэг бурхан байна гэсэн чинь дотор нь ерөөсөө чөтгөрч үгэлсэн юм ихтэй байна шүү дээ. Гэт нэг ухаарч идэг тий. Тэгвэл энэ сүрбэлцэгч зан чанарыг яаж таньдаг вэ гэвэл энэ боолчлогдсон байна уу гэдгээрээ таньдаг. Ихэнх нь энэ хүлээн зөвшөөрөгдөх гэсэн хүсэлтэд боолчлогдсон байдаг. Энэ нь ялгаа байхгүй бага наснаас буюу 1-7 наснда махан биеийн дадал суух үедээ аав ээжтэй хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа шархтаа улбаатаа хин нэгэнтэй харилцаа үүсгэхэд ажил амьдрал дээр карьер дээр жижиг том хамт олон дундаа байхдаа өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх гэсэн тийм хандлага гаргаад ах юм бол энэ хүн сөрвөлзөгч зан чанартай боолчлогдсон хүн байна гэж бид нар таньж болно. Жижиг хамт олон дундаа яг ийм хүмүүсийг бид нар зүгээр л харж болно. Зүгээр наад захын ганц үг өгүүлбэрээр нь мэдэх боломжтой. Мэдэх боломжтой. Боолчлогдсон гэдэг чинь саана юу хэлээд байгаа юм ба? Боол байхгүй боолчлогдсон. Сүрвэлдсэн зан чанарынхаа боол нь байгаа байхгүй юу? Боол гэдгийг мэдж байгаа тий? Боол. Үндэс. Нөгөө үндэсээр нь энэ үгийнхаа үндсийг язгуурыг боол. Боолгон ямар байдгийг тэр зан чанарынхаа боол нь болсон байна. Хин нэгэн зөвшөөрөгдөх гээд байвал хэрвээ бид нарт тэр багаас авсан мэдхгүй байхдаа авсан, мдээгүй байхдаа авсан үедээ үеийн тэр шархтаа байх юм бол би тэр шархыг эдгэх ёстой юм байна гэж ойлгоорой. Эдгэх ёстой юм байна. Тэгснээрээ хин нэгэнд өөрийгөө батлах, нийгэмд харуулах, өөрийнхөө би зөв штэ. Аль эсвэл тэр хүний буруу штэ, зөв штэ гэж нотлох гад хичээгээд байгаа юм бол, зүтгээд байгаа юм бол болцлогдсон байна. Нийгэм тэр чигээрээ нийгэмдэр гарч байгаа бүхий л постууд, комментууд яг энэнийг харуулад идэг. Саана бүгдийг анзаараарай. Та нарыг хурц тэр нөгөө айлын хүүхэд айхтар гэдэг үгийн саатлын мөн чанарыг ойлгуулах гээд байгаа. Айхтар бай. Тэ? Хин нэг нь өөрийгөө нотлох гээд хүчлээд байвал сааталтаа энэ хүн шархтаа биш те хөөрхөн амтан гэд хайрлах тэр зүрх сэтгэлийг нэг бол чадж байгаа бол тэр хүний тэр зан чанар нь ийм байна гэдгийг хэлж засах чадвартай бай. Яг тэхийн тулд энэ хичээлүүд явагдаад байгаа. Тэрнээс биш бит хоёр цагаа барсандаа тий хийх юм олж ядсандаа хийж байгаа зүйл өрдөөсөө биш. Нийгмийг таниасаа нийгэм дундаа чи өөрийгөө таниасаа гэдэгтээ хэлж байгаа зүйл. За ингээд саяны бэлэг чанар нь бол химжээлшгүй их хайр, химжээлшгүй ад жаргал, химжээлшгүй баялаг, элбэг дэлбэг байдал байгаа. Энэ бэлэг чанар дотор. Харин 3 дугаар түвшин нь юу вэ? Сиди чанар байдаг. За энэ бэлэг чанар нь чадамж. Саяны сүүдэр маань номоо хүлцэнгүй байдал байгаа бол бэлэг чанар нь чадамж. Чадамж гэдэг маань юу гэсэн үг юм бэ? Яана өөрөөсөө сүүдрийг бараг л цаг гарan тайлбарлагдсан уу? Юу болоо явчваа. Бэлэг CD чанарыг өмнөх 7 хоногт бас би амжаагүй. Тэгэхээр бараг л 2 цаг 3 цаг үргэлжилчих гээд ах юм. Ер нь бол сүдрээд авсан хүн бол бэлэг CD чанар нь бид нар хүссэн ч хүсээгүй ирдэг зүйл. Эн чинь бурхны бэлэг байхгүй юу? Гэхдээ тэр бэлэг чанар нь юу юм бэ гэдгийг мэдсэн үедээ жинхнээсээ зүрх сэтгэлээсээ ингэж догдлоод те хүлээж авсан үедээ энэ юм биш те гэд бид нэр баярлдаг. Тэгвэл энэ бэлэг чанарыг товч бөгөөд тодорхой тайлбарлчихъя. За энийг дэлгэрүүлээд ярих юм бол бараг л нэг төвшнийг нэг
хэмжээг ярихад бараг цаг гараа яригдах гэдэг тийм. За бэлэг нь болохоор чадамж буюу хэвлийдэх гал. За галын талаар сая ярьсан наран сүлжээ бүрдтэй холбогддог. За тэр нь бас бид нар ингээд дэвтэндээ холбогддог гэдэг ярьсан байгаа. Чадамж гэдэг маань яг юу гэсэн үг юм бэ? Хувь хүний зүгээс таны хувьд яг юу гэсэн үг юм бэ? Чадамж гэдэг үг. Хийж байгаа зүйлдээ дуртай хүнээс энэ чадамж илэрдэг. Сая сүүдэр давтамж дээрээ хэлсэнтэй энэ нь бид нарын амьдрал дээр хийж байгаа ажил буюу ажлыг хэрхэн хийж байгаатай шууд холбогддог гэж ярьсан. Тэгвэл энэ чадамж нь энэ дуртай зүйлээ хийж байгаа хүнээс л чадамж гардаг болохоос биш ямарваа нэгэн ажлыг буруу хандлагаараа хийж ивэл чадамж бид нараас гарахгүй. Тэгвэл чадамж гэдэг маань энэ 3D материаллык амьдралын 4 түлхүүрээрээ тайлбарлах юм бол нэгдүгээрт бүтээмж гэдгийг илэрхийлдэг, хүсэл эрмэлзэл гэдгийг илэрхийлдэг, намб маягт гэдгийг илэрхийлдэг, уян хатан шинж чанарыг өөртөө тээж явт юм а. Энэ 4 шинж чанарыг чадамж гэдэг маань энэ 4 юм байна гэж ойлгож байна. Тэгвэл чадамж гэдэг маань замдаа таарах ямар ч саад бэрхшээлийг таван туулах хамгийн хурдан хялбар шийдвэрийг олдог. Учираас энэ нь бүтээмжтэй байдаг. Бүтээмжтэй. Аливаа нэгэн бэрхшээл хүн болгон тохиолдож байгаа. Тэгвэл тэр бэрхшээлээсээ гарах хурдан амар хялбар аргыг хурдан олж байгаа бол энэ нь бүтээмж болж хувирч байгаа. Харин хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байгаа учраас чи хүсэл эрмэлзэлтэй байна. Хэрвээ өөр хэн нэгний хийж чадахгүй хэв маягаараа хийж байгаа бол намб маягтай. Харин тэр хийж байгаа зүйл маань ямар ч салбарт хүний аж ахуй үйлдвэрлэлийн техник технологийн эрүүл мэнд бүх салбарт ашиглагдах учраас энэ нь уян хатан байдаг гэдгийг тайлбарласан байна. Тэгвэл нэг зүйл байлаа. Жишээлбэл нэг өөрийнхөө ажлаа бод, зүгээр л өөрийнхөө ажлаа бод. Хийж байгаа ажил дээр чинь ямар нэгэн бэрхшээл тохиолдлоо гэхэд түүнийг шийдвэрлэх амар хялбар аргыг шийдлийг нь чи олж чадж гин үү? Бүтээмжтэй байна уу? Энийг бүтээмж гэж яриад байгаа байхгүй юу? Одоо нэг юу яадаг штэ. Альва нэгэн байгууллагыг удирдахдаа бүтээмжтэй байна уу гэдгээс шалтгаалаад тэр байгууллагын хэр ашигтай байна уу, ашиггүй байна уу гэдгийг тодорхойлдог тий. Тэгвэл энэ бүтээмж гэдэг маань цаг хугацааг хожиж хурдан шийдвэрийг олох замыг. Тэр олж байгаа арга зам чинь чиний дотроос улбаалж гарсан буюу хүсэл эрмэлзэлтэй. Нөгөө талаас хин нэгний нэг дуураймал зүйл биш. Яг чиний дотроос гарч ирсэн. Чиний нөгөө дотор наран сүлжээнээс чинь гарч байгаа тэр гал энергиэс чинь ноцож гарч байгаа тэр намб маягтай. Нөгөө талаар тэрийг чи энэ салбарт ч гэртээ ч ажил дээр ч хэрэглэгдэх уян хатан чадварыг чи эзэмшсэн бол энэ жинхэнэ чиний чадамж буюу суу бэлэг ухаан чинь энэ байгаа. Хэрвээ яг энэ бэлэг чадамжийг өөртөө эзэмших юм бол энэ нь бид нарт гэрэлтсэн элбэг дэлбэг байдлыг өгч байгаа юм гэдгийг хэлж байна. Тэгвэл энэ чадамж нь бүх зүйлд өвөрмөц арга барилаар ханддаг. Бэлэгт альвааг өөртөө татах нуугдмал хүч байдаг. Тэгвэл энэ саяны чадамжийг эзэмшснээр яах нь вэ? Бусдыг өөртөө татах тэр нуугдмал хүч чиний дотор бий болно л гэдгийг хэлээд байна. Энэ нь одоо бидний энэ нэг тархиараа төсөөлж чадахгүй тэр зүйл байгаа байхгүй юу? Тэр зүйлийг хэлээд байна. Төсөөлшгүй тэр зүйлийг. Тэгвэл энэ чадамжийг бусдыг хүчрхэгжүүлэх үйлсэд ашиглаж байгаа тохиолдолд
элбэг дэлбэг байдал бол үнэмлэхийн үсдэг халдвартай эрчмийн талбар билээ гэсэн мэн. Энэ нь юу гэсэн үг юм бэ? Чи чадамжтай болчлоо. Нэг ажлыг чи мундаг хийдэг. Гаршсан. Тэ? Бүх алдаа дутагдлыг нь ямар ч өнцгөөс нь засварлах чадамжтай болчлоо. Тэ? Түүнийг хэн нэгнийг хүчтэй болгохын тулд буюу хэн нэгэнд зааж өгөх, тэ? Хэн нэгнийг сургах, тэр хүнийг босгох, тэр хүнийг одоо юунд ч ашиглаж болохоор уян хатан юм чинь, тэ? Хэн нэгнийг хүчрхэгжүүлэх үйлсэд ашиглах юм бол энэ нь одоо тэ халдварлана гэдэг байгаа. Энэ халдварлсан эрчим нь Монгол улсыг, дэлхийг өөрчилнө. За сити 3 дугаар төвшин маань нөгөө сити чанар буюу төлөв буюу өгөөмөр байдал. Бид нар өгөөмөр бай гэж хүн болгонд хэлдэг те. Эн чинь зан чанар байхгүй юу? Өгөөмөр байдал. Өгөөмөр байдал гэдэг маань бид нарын нөгөө нэг саяны чадамжаасаа дээгүр гарсан төвшин байхгүй юу? Нөгөө гэгэрл гэдэг. Гэгэрлээсээ дээгүр холд авсан зүйлийг бэлэгдэж байгаа. Өгөөмөр байдал. Тэгвэл энэ өгөөмөр байдал гэдэг маань сааталтай ямар амь чанарыг агуулад байна гэвэл сити төвшөнд хүний биеийн хийм чанарт физиологийн асар их өөрчлөлт тохиож хүний бид оршигч нэгэн буюу эгог шууд биеэс нь хөөн гаргах хэмжээний хүчтэй өөрчлөлт явагддаг. Бодох төдийд хүн болгонд сая нөгөө хэлсэнтэй хэмжээлшгүй тэр нэг чадвар эзэмшсэн байгаа штэ. Тэгвэл хин нэгэн хүн эгондо баригдсан байгаа тухайн хүн мэдэхгүй байгаа яг үнэндээ. Эгонд баригдана гэдэг маань эрүүл мэндээр унжаага гэсэн үг. Тэр хүнийг таниад физиологийн төвшөнд өөрчлөлтийг хийж чадах тэр төвшнийг хэлээд байна. Тэгвэл энэ нь хүн төрлөختөнд боломжтой зүйл үү гэвэл боломжтой. Одооны төвшнгөөрөө бид нар боломжгүй гэж авч харж үзээд байгаа тий. Эн чинь шинжлэх ухаанд батлаагүй зүйл гэд муйхардаад байгаа. Шинжлэх ухааны мэдэхгүй зүйлсүүд хэдэн мянгаар байгаа дэлхий дээр. Шинжлэх ухаанд баригдаад суух юм бол бид нар хөгжихгүй. Эн чинь хэмжээшгүй дээд хязгаар байхгүй. Дээд хязгаар. Энийг хэлээд байна. Тэгвэл энэ чадамж хин нэгнээс чамаас хол зүйл биш. Чиний ДНК дотор, эсийн дотор ч нуугдсан байгаа зүйлийг гаргаж ир гэсэн утгатай. Хүн болгон дотор байгаа чиний ДНК дотор ч нуугдсан байгаа, генд ч байгаа, өглөөд автсан зүйл. За энэ дээрээ хүн бүрийн ДНК дотор өөрөөс нь өмнө ирсэн хүн бүрийн нийтлэг ой санамж оршдог гэсэн байна. Энийг хэлээд байгаа байхгүй. Бид нарын хідэн үеэрээ дамнсан. Одоо бид нар би гэдэг би, чи гэдэг би энэ дэлхий дээр энэ төрлийг, энэ биеийг аваад төрсөн болохоос биш өмнө хідэн удаа бид нар энэ дэлхий дээр ирээд хідэн одоо туршлах туулалыг туулаад ирснийг хинч мэдэхгүй байгаа шүү дээ. Одоо мэдэхгүй байгаа. Гэхдээ мэдэх боломж нь байгаа. Учир нь бидний ДНК дотор оршоод байгаа учраас гэсэн үг. Нэг чипэн дотор оршоод байгаа байхгүй юу? Үүнийг бид нар ухамсараа сэрээх замаараа нөхөд сэрэлтээ хийх замаараа мэдэх боломжтой гэсэн үг. За сэтийн өгөөмөр байдал дотор бүтээн туурвах хүний жинхэнэ генийн өв залгамжлал билээ гэсэн. За сэти чанар нь хүний дотор цэцэглэхдээ хүн төрлөختнийг жолоодох хүч болдог. Хүн төрлөختн дээр мандах үед бараг бүх соёл иргэншилт өнөөх нэрлэж заншсан тэнгэр газар уусан нэгдэх үзэгдэл болно. Бид нарын нөгөө аватар гэдэг кинон дээр Матрикс гэдэг кинон дээр гардаг зүйлсүүд энэ сити чанарт хүрсэн үедээ бий болдог зүйлсүүд байгаа байхгүй юу?
Тэгвэл тэр үлгэр домог гэдэг зүйл хийсвэр зүйл биш. Энэ бодит зүйл. Бодит зүйл хийсвэр зүйлээс улбаатай байдаг. Тэгвэл энэ хин нэгэн 14 дахь гений түлхүүр буюу CD-г өөртөө сэрээсэн бол зөвхөн тэдний тухай бодох төдийд л таны амьдралын олон төвшөнд эд баялаг үерлэн орж ирэх болно. Энэ дээдсүүдийн захиас ахгүй юу? Дээдсүүдийн дамжуулалт үг байгаад байгаа. За. Зэ манайхан комент хэсэгт асуулт байвал бичээрэй. Ерөнхийдөө хөрхөн үзэлттэй байгаад байлаа. Тэгэхээр биднэрт муу байх бол одоо нэг амсалмаагаа хэлдэг штэ тий. Муу байх, муухай байх бол амархөө. Чамтай ч чамгүй ч муухай амьдарч болно. Тэр зэрэг зовхын тулд заавал чамайг бас дэрэгдээ авчирч зовоод яах юм те. Жаргахын тулд харин хажуудаа нэг хүнтэй баймаар байна штэ гэж байгаа утгатай нэг тийм үг үлбэрийг нэлээд тэрэнд болоод яваад исэн штэ. Тэр шиг Монголал харанхуй сүүдэрт уруу дорой солбогор арчаагүй итгэлгүй ядуу хоосон амьдрах нь маш амархан. Яагад үгүй л энэ байдал нь биднээс ёс суртахуун тэ ёс зүй өсөлт хөгжилт тэ ямар нэгэн одоо хичээл зүтгэл сахилга бат ийм юмыг юусоо шаарддаггүй. Өнөөдөр би болж байна гэж бодоод дураараа дургаал тэ дуртайгаа амрууга хийгээл архийг уулуугаал тамхиг татаал тэ эрчүүд хүүхнүүд олдвол сүүлрээл агсан тавиул тавиал харааж ирүүгөл тэ өөрөөсөө доотхыг хүчрхийлээл өөрөөсөө дээдхийг болохоор зураг зулгуйдаал ингээд явж хахад надаас юу ч одоо шаардахгүй зүгээр дураараа дургэж нөгөө хөлөөрөө толгой хийж толгоогоор хөл хийх нь хүнд ч хамаагүй гэж байгаа юм шиг ийм харанхуйд орших нь биднээс ямар ч асуудлыг гэдэг юм уу ямар нэгэн хичээл зүтгэл сахилга бат те ийм юмнуудыг ерөөсөө шаарддаггүй эрүүл хооллох тэрний төлөө яг уу өглөө эрт босох бясалгах гүйх арай те эрүүл хоолныхоо одоо жороор босоод хоолоо хийгээд идэх цагтаа босох цагтаа унтах гэх мэт ямар ч зүйлийг шаарддаггүй. Хүссэн цагтаа унтна, хүссэн цагтаа босно, хүссэн юмаа идэн уун. Энэ бүгдийн ардтал дээр яг гэхэр зэрэг бид нар зовлонд буюу тэр харанхуйгийн тойрогтой, зовлонгийнхоо тойрогт ядуу зүдөө, өвчтөе зовлонтой, өөртөө итгэлгүй ийм байдал дотор л үлдчихийдэг. Тэгэд сэрэх гэрэл гэгээтэй амьдрах гэрэл гэгээг өөрийнхөө амьдралд үүсгээд тэгэд бүр цаашлах юм бол өрөөлийн амьдралд гэрэл гэгээ хайрыг түгэнэ гэдэг бол бас тэгтлээ амар юм биш. Ягаад гэвэл энэ нь үргэлж унших, үргэлж судлах, үргэлж өсөх, хөгжих, тийм ээ? Сэрэх, сэдэх, шийдвэр гаргах байнгын яг уу өсөлт хөгжилт буюу байнгын дэвшил, мэрэлт хичээлтийг бид нар бас шаардж идэг. Энэ нь хэцүү юм шиг боловч эцсийн бүлэгт бид зовлонгийн тойргоос ангижирч өөрийнхөө амьдралыг гэрэлтүүлэхээс гадна өрөөлийн амьдралыг гэрэлтүүлэх ядаж нэг жижигхэн ч гэсэн итгэл найдвар урам зориг төрүүлэхэд ингэснээрээ бид яг нийгмээ цаашилбал Монголоо цаашилбал их дэлхийг энэрэнгүй гэгээнээр нь
Баян тансгаар нь авч үлдэхэд өвлүүлэн үлдээхэд хувь нэмрээ оруулж байгаа хүн болж төрсний чинь гавьяа юм аа. Хүн болж төрсний чинь утга учир юм аа гэдгийг бас хэлмээр санагдлаа. Тэгэхээр өмнө нь бид хоёр өмнөх жилүүдэд хийжсэн вебинар, уулзалтууд дээр дандаа ярьдаг. Амьдралаа эрүүл мэндэ бүх юм сайжруулахын төлөө чи өдөр болгон алхам хийхгүй болвол чиний эрүүл мэнд, чиний амьдрал алхам хийгээгүйгийнхаа тоолонгоор дандаа яг уруудад доошилж идэг. Эрүүл мэнд чинь муудж идэг. Амьдрал чинь доошилж идэг, ядуурч идэг. Яг сая миний түрүүний хэлдэг утга, энэ утга хоёр бол ерөөсөө л яг ижилхэн үг өгүүлбэрүүд нь арай өөр. Чи сайжруулахын төлөө зүтгэхгүй болвол зовлонгийнхоо тойрог дотор үлдэнэ. Сайжруулахын төлөө өнөөдөр нэг алхам хийвэл нэг алхмаар урагшлана. Маргааш хоёр дахь алхмаа хийвэл хоёр алхмаар урагшлана. Тэгэхээр энэ нь бол ерөөсөө засал юулээ зогсолтгүй хийгдэх хөгжил өсөлтийн процесс юм аа. Түүнээс биш нэг өдөр жаргачаал тэгэл тэр нь нэг удаа хийчгээд бид нар дандаа тийм үр дүн хүсдэг те. Чиний хөдөлбөрт нэг удаа суучгаал би зүсний чулуунаас ангижрах уу? Энэ хөдөлбөрийг л сурчих юм бол би тэгэл эрүүл байж ах уу гэдэг асуултууд хүртэл гарч ирдэг те. Тэгээ энэ хувь тавилангийн зураач гээд энэ хөдөлбөрийг чинь сурчгаар л би одоо нэг удаа бяцлагчхан гутал би гэгэрэл те. Одоо нөгөө бөө мөө шиг ингээл буугаал амтэн хүний зүг чиг хилж өгдөг болдог ч юм уу те. Ийм юм болох уу гэж байгаа юм шиг. Ийм одоо сохор гэдэг юм уу, мойхор гэдэг юм уу, өрөөсгөл ийм асуултууд байгаад байдаг. Тэр чиний хувь тавилан, чиний эрүүл мэнд, чиний амьдрал, чиний баян тансаг байдал бол өдөр тутмын, цаг тутмын, бүр минут, секунд тутмын хичээл зүтгэл, зөв сонголт, зөв шийдвэр, зөв алхмуудын үр дүнгээр л өдөр болгон баяжиж бүтдэг юм болохоос ш. Тэ. Нэг л удаа би тэр нэг вебинарт чи суусан. Нэг тиймэрхүү юм яриад ах шиг байна л шүү дээ. Надад тэгэд нэг өгөөжтэй байгаагүй ч гэдэг юм уу те. Энэ үедэр бид нар дандаа зарим үед нөгөө төөрөгдөл рүүгээ буюу нөгөө зовлонгийнхоо тойрог руу татагдаж орж идэг. Яг гэвэл тэр зовлонгийн тойрог чинь өөрөө биднээс юу ч шаардахгүй. Залхуу байхыг зөвшөөрдөг, тэ? Заваан байхыг зөвшөөрдөг, өвчтөй байхыг зөвшөөрдөг. Бүх юмыг зөвшөөрдөг. Яг гэвэл тэр зовлонгийн тойрог байхгүй. Тэгэхээр энэ зовлонгийн тойрогт байгаад бүр залхаж байгаа болвол энээс өөр арга зам байдгүй юм уу гэд зарим нь бачимдж байгаа. Энэ ийм арга зам байдаг гэдгийг хилээд өгдөг хүн байдаг ч болоосай, байсан ч болоосай, ийм гарц гаргалгаа байдгийг хилээд өгсөн ч болоосай, эсвэл өмнө нь сонссон ч болоосай гэд. Ингээд байж идэг тэр сэрхэд бэлэн сүнснүүд байж идэг. Тэгэхээр өнөөдрийн бидний хийж байгаа энэ үйлдэлүүд тэр сэрхэд бэлэн сүнснүүдэд зориулагдж байгаа. Тэгэхээр өөрийгөө сэрж байгаа, сэрээд явж байгаа, сэрхэд бэлтгэгдэж байгаа тэр сүнс мөн гэдэгт итгээд алхмуудаа хийхийг та бүхнээс хүсэж байна. Тэгэд лайвынхаа төгсгөлд хэлэхэд маргаашийн буюу гал морин жилийн шинийн 11 болж байна. Тэгэхдээ 2 сарын 28-нд галын бурхад бууж ирэх бас онцгой өдөр байгаа. Энэ онцгой өдөр гал морин жилийнхаа гал энергийг гал шиг дүрлзүүлэх, тэр сэтэл урмыг авах,
сэтэл урмыг сэргээх вебинартаа ороод ирээрэй гэж урьж байна. Тэгтээ яг үнийг хэлэхэд сэрэхэд бэлтгэгдэж байгаа. Сэрэхэд бэлэн байгаа. Тэ сэрээд явж байгаа. Сэрж эхэлж байгаа энэ одоо сүнснүүд бол хамгийн түрүү сүнснүүд гэдэг нь таныг яриад байгаа юм шүү дээ. Таны дотоод мөн чанарыг яриад байгаа. Яг өөрийнхөө хувь тавиланг гартаа авъя. Миний амьдралыг би л өөрчилнө. Миний хувь заяаг би л өөрчилнө. Би л зурна. Би юу гэж бодно уу? Би юу гэж хийнэ үү? Би ямар шийдвэр гаргана уу? Би юу гэж хэлнэ үү? Энэ бүхэн биелдэг гэдэгт итгээд хийхийг хүсэж байгаа. Тэр хүмүүст зориулагдсан. Тэгтээ бусд нь ч гэсэн, зарим нь ч гэсэн итгэхгүй байсан ч гэсэн орж ирээрээ. Итгэхийг хүсэж гин гэж бодоод орж ирээрээ заяа. Энэ нь бас л чи яг замлаараа л явж байгаа гэсэн үг. Ямар ойлгомжгүй тэнэг юм ярьдгийн бэ гэж бодсон ч гэсэн орж ирээд 1 минут, 1 цаг сонсоод үзээрэй заяа. Юугаа яриад солиороод байгаа юм гэж бодогдсон ч гэсэн орж ирээд сонсоод үзээрэй. Магадгүй энэ дотор чиний сэрэлтийн тэр одоо нөгөө цахиур зурагдаж галчин хасахыг үгүйсгэхгүй. Юм болгонд нэг тийм ингээд нэг цахиур хаглах цэг гэж байдаг штэ. Зовлон дуусах цэг гэж байгаа. Тэгэхээр магадгүй маргаашийн вебинар дээр чиний зовлон дуусах тэр цэг чинь тавигдаад цахиур хаглах тэр мөч чинь тохиолдохыг үгүйсгэхгүй. Тэгэхээр үргэлж хайгуулж байгаарай. Үргэлж өөрийнхөө дотогшоо эрэлчин байгаарай. Тэр цагт та өөрийнхөө хувь заяаг гартаа хатгсан хэвээр л байна шүү л гэж хэлье. Тэ. Юунд ч битгий бууж өгөөрэй. Тэ. Бууж өгч байгаа өнөөдрийн энэ мунхаг норонгой энэ бүх юмд ийм л байх ёстой юм шиг хүлээн зөвшөөрөөд тэ. Тэгээд бид нар нөгөө цалинтай ихийн 50 мянгаар л эхэлсэн нөгөө хөл одоо дахиад ярихаас тэ. 50 мянга дотор багтжил амьдр гэсэн одоо энд нь багтаад л амьдрахаас та гэж бодоод өөрийгөө битгий агчуулаарай л гэсэн санаа багт. Тэр нь яг тэр 50 мянгатаач учир нь биш. Тийм ээ. Тийм хүлцэнгүй битгий байгаарай л гэж хэлэх гээд байгаа байхгүй юу. Монгол хүн болгон дэлхийн ухамсартай хүн болгон одоо сэрж ирж байна. Тэгэхээр энэ сэрж байгаа цаг мөчтөгөө нийлүүлээд та өөрийнхөө сүнсийг тэр сэрж байгаа хүмүүсийн голд байлгаарай. Хамтд нь байлгаарай. Нурж байгаа норон болж байгаа. Сүнж байгаа сүрж байгаа тэр бодол, тэр энерги донд битгий байлгаарай. Тэгэхээр зэрэг өмнө нь чиний тим юм гэж юу байсан гэд ингээ бодогдож байгаа. Чиний өмнө нь итгэжсэн бас нэг ийм юм байдаг. Энэ нь гоё гэд бодож байгаа. Тэр бүх юм чинь өөрчлөгдөж байгаа шүү гэдгийг хэлэх гээд байгаа. Чиний шүтээд явж исэн дуучин өнөөдөр хүний махан хоолтон байж болно. Одоо захаасаа илрээд штэ. Тэ. Чиний ерөнхийлөгчөө гэд шүтээд зургийг нь хүртэл одоо хомрийнхаа авдар дээр залах нь холгүй байж исэн хүн чинь өнөөдөр яаж гинэ вэ? Монголоо зарцгаад зугтаачсан байж байгаа. Магадлал бүр 999% энэ гарч ирээд штэ. Тэгэхээр чиний өчигдөр итгэжсэн болгон өнөөдөр итгэх ёстой юм чинь бас биш болоод байна. Тэгэхээр зэрэг чамайг сэрээчээл гэж энэ хонхыг дэлтэж байгаа юм. Тэгээ маргаашийн вебинар дээр уулзцгаая тэхүү. Энд нэрээ нэг асуулт ганцхан асуулт байсан. Тэрнийг нэг хариулчихъя. Энэ тэр цөсний илсрэхэх чулуутай юм аа. Цөсний илсрэхэг чулуутай гэсэн яах вэ гэж байгаа байхгүй юу?
Тэгэл түрүү ярьсан цүсний илсэрхэг чулуу гэдэг нь асуудал биш. Энэ зөвхөн өнөөдөр чамд сэрхийг өөрөө өөрийгөө эрүүл мэндэ хайрлахыг, анхаарахыг сануулж байгаа дохио гэд ойлгож байна. Тэр чулуу энэ илсэрхэгч бай, эсвэл бүр дагтаршсан томч бай, жижигч бай, энэ чулуунууд чамайг алах гэж энд ирээгүй юм шүү. Чамайг өхүүлэх гээд байгаа зорилго нь тэднэрт байдаггүй юм шүү. Харин ч чамайг аврах гэж ирж байгаа дохио юм шүү гэж хүлээж аваарай. За энэ өгүүлбэрийг ойлгол маргааш яваа би нарт ороод ирээрэй гэж хэлээ. Өмнөх 11 сар ч үлээ 12 сард нэг хоёулаа нэг вебинар хийж байхдаа нэг залуу орж ирээд илэгний өрөвсөлтөө бараг өвддөггүй газар нь байхгүй нэг залуу орж ирэл за энийг хэрхэн засах вэ гэсэн чинь манай Сараа юм чи наадах чинь чиний бас л монхоглол байгаад байна да гэсэн чинь уур нүрээд би өвчөө асуугаад байхад миний сэтгэл зүй эн чи ямар амттай ингээл уурлаалгаараа явцсан байсан. Тэрэн шиг битгий монхог байгаараа. Харин тэгэхээр зэрэг саяын тэр те наадах чинь чамайг алдах гэж гэдэг юм уу? Зүсийг чинь дэлбэрлэх гэж ингэж ирээгүй юм шүү. Чамд өгж байгаа дохио юм шүү. Чамайг аврах гэж ирж байгаа бэлэг юм шүү гэдэг. Энэ өгүүлбэрийг ойлгол бит хоёртой ойрхон байгаарай. Маргааш ивэ бид нарт ороод ирээрэй гэж хэлээ. Тэгээ бусд нь тэгэл чиний шийдвэрээс, чиний хийж байгаа алхмаас тийм ээ шалтгаална. Тэгээд чи аврагдах шийдвэрүүдээ аврагдах өөрийгөө эмчлэх элсэрхэг чулуу бол юу ч биш. 1 2 гэл байхгүй болч. Энэ бол асуудал биш. Гол асуудал нь өөр юмд байдэн шүү гэдгийг хэлээ. Тэг. За тэгээд өнөөдрийн лайв өндөрлөө. Ерөнхийдөө цаг гарan 2 цаг шахуу болчлоо. Тэгээд энэ бас баггүй хугацаа шүү дээ. Хамт байсан үнэхээр хичээгээд сонсоод өөртөө ямар нэгэн тэр сэргэлтийн цахиураа хаглаад ухаараад сууж исэн та бүхэнд туйлын их баярлалаа. Тэгэд маргааш уулзцгаая. Баяртай.